Архангай аймгийн Цахир сумын нутагт өвгөн гисэр лам хэмээн олон алдаршсан Цэвэн Рашийн чүлтэн жамц Аграм Бравслын Санжаажав нарын гүнбэслэхэлд орсон лагшин 120 гаруй жилийн турш хадгалагдсан байна. Харин өнгөрсөн 1-р сард Архангай аймгийн нэгэн иргэн Санжаажав Аграмбын онгоныг хулгайлж хэлээр нэвтрүүлэх гэж байсныг нь хууль хяналтын байгууллагын илрүүлсэн юм а. Улмаар онгоныг хулгайлсан этгээд 6 сар ял оноож Санжаажав болон гисэр лам чүлтэн жамц нарын лагшинг сэргээн засварлах ажил эхэлсэн. Тэгвэл одоо гүнбэслэхэлд орсон энэхүү хоёр лагшинг олонний хүртэл болохоор их болжээ. Энэ зандашуулсан хатаасан шарил маань бол энэ баруун мөрөн дээрээ цоорсон байсан. Зүүн сүүж нь бол бас цоорсон байсан. Энэ олгоныг бол бурханчлам пүр ботгой бол биднэрт гүн тусалцаа үзүүлж бол их сайхан сэргээн засварлаж өгсөн. Тэгээд сэргээн засварлсны дараа бол бид нэр 65 45 гэсэн кодтойгоор соёлын өвд бүртгэж аваад соёлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хөмрөгт одоо бүртгэлтэйгээр байж байна. Зандашуулна гэдэг нь оршуулгацсан үйл харин Архангай аймгийн Цахир сумаас олдсон эдгээр лагшны хувьд гүнбэслэхэлд орсон гэдгийг илүүтэй онцолж байлаа. Тухайлбал өөрсдийн увцаар өөрсдөө занданшсан гэлээ. За манай улсад өвгөн гисэр лам чүлтэн жамц болон Аграм Санжаажав нараас гадна Ховд аймагт Загчин гэгэний бясалгасан дүр байдаг. Мөн андан тэгчлэн хийдэд нэр нь үлмэдэгдэх ламын бясалгасан лагшин байдаг байна. За харин занданшсан шарил одоогоор 3 байна. Тухайлбал 9-р богдын занданшуулсан шарил, за мөн Архангай аймгийн төвд 2 занданшсан шарил байдаг. Шусан шарил бол биш ээ. Шарил гэдэг бол өөр ойлголт. Шарил гэдэг бол өнгөрсөн одоо хүний тэр лагшин биеийн нэг нь одоо шүтэнчилж ирэхэж одоо нандаа тахдаг юм боломжлол. Энэ бол лам бол гогномба буюу одоо бясалгалчин лам байгаа. Эднэр бол энэ одоо ламнар бол том бясалгалын одоо том өөрсдөө том үүрэг хүлээгээд энэ бол амтан бүхэн гэгэрхий хүртэл энэ бол амтан бүхэн энэ бол одоо өөрсдөө хамааралтай энэ орон нутгийн бүхий амьтдыг бүгдээрээ ингэ бодож бясалгаад сайхан залбирч тэдний төлөө залбирч ингэ залбираа сууж байгаа ном уншиж байгаа. Өнөөдөр ч хүртэл одоо ч гэсэн агшин энэ хүн бясалгалаа хийгээ сууж байгаа бясалгалчин лам. Замналшуулсан нь бол хоёр гарсан тэрнийг сайхан янзлаад тэгээд одоо залсан. Дээрээс нь 9-р богдыг бол 2 жил орчим бодоод одоо замналшуулаад сайхан одоо шүтэн болгоцсон. Тэгээд 11 сард баргалж одоо олон төмдөө мөргөл хайрлах ийм хэмжээнд бэлдэж байгаа. Маргааш буюу 10 дугаар сарын 21 болон 22-нд дээрх 2 ламын гүнбэслэхэлд орсон дүрийг зүсгтэн олон дийлүүлэх оруулжээ. Харин 24-нд нутагт нь буюу хуучин байсан буйранд нь эргүүлэн залхаар олжээ. Улмаар үзхийг хүссэн хүн болгонд нээлттэй байх харбалсан байна. Цаашид ихтгэл там шиг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилготой байна.